Энэ удаагийн шалгаруулалтанд оролцохоор цаасан буюу цахим хэлбэрээр ирүүлсэн 48 аж ахуй нэгж иргэний хүсэлтийг хүлээн авсан. Үнээс шалгуур үзүүлэлтийн шаардлага хангасан 21 аж ахуй нэгжийн нэрийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цахим хуудсанд байршуулж хэрэглэгчдийн саналыг авчээ. Шалгаруулалтанд гурил бүтээгдэхүүн 2, чихрийн 2, махан бүтээгдэхүүн 2, гомин 1, шингэн хүнсний 1, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч тутас шалгаруулсан байна. Газраас 2010 оноос эхлэн эрсдэл суурилсан хяналт шалгалтыг бол явуулж байгаа. Бид эрсдэл суурилсан хяналт шалгалтын зэрэгцээ хүнсний чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг сонгон шалгаруулах ажлыг бас зохион байгуулж байгаа. Хяналт шалгалт хийхээс илүү бид нар хүнсний үйлдвэрүүдээс зөрчил дутагдал илрүүлнэхээс илүү нийслэлийн иргэдэд чанартай хүнс, чанартай бүтээгдэхүүн, чанартай үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудыг сонгон шалгаруулах ажлыг бол зохион байгуулж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид энэ ажлыг зохион байгуулж Улаанбаатар хотод Улаанбаатарын иргэдийг чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангаж яадаг үйлдвэрлэгчийг сонгон шалгах ийм ажлыг зохион байгуулж байгаамаа. Энэхүү сүүн бүтээгдэхүүний төрөлд Апо компани сүүний үйлдвэр шалгарсан юм а. Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагуудын дундаас чанарын өндөр шаардлага хангасан төдийгүй хамгийн их хэрэглэгчдийн саналыг авчээ. Апо компани сүүний үйлдвэр нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийтдээ 21 төрлийн сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүргээд байна. Апо компани үеийнхаа туршид хэрэглэгчдэд дээдэлж хэрэглэгчдийнхаа шаардлагыг хангасан ийм бүтээгдэхүүнээр хэрэглэгч та бүхэндээ хэд бэлэг барьж ажиллахыг зорж эхэлсэн. Үүний нэг илрэл болж өнөөдөр хэрэглэгч дээлтэй хүнс үйлдвэрлэгч гэдэг энэхүү хүндтэй шагналыг авсантаа бид бүхэн баяртай байна. За бид цаашдаа ард түмний чанартай, найдвартай, эрүүл аюулгүй сүүн бүтээгдэхүүнээр хангах ажилд бүх хүч чадлаа чармаа ажиллах болно. Апо компани сүүний үйлдвэрийн хувьд ISO 22000 буюу хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлсэн Монголын цор ганц үйлдвэр бөгөөд шингэн сүү хүлээж авахаас хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэлх бүх шат дамжлага өндөр стандартын дагуу явагддаг байна. Уг сүүний үйлдвэр нь нийт 500 гаруй малчит фермерүүдээс шингэн сүү хүлээн авч Улаанбаатар хотод тойроод 12 сүү хүлээж авах цэгийг ажиллуулж байна. Мөн 10 дугаар сард сүүний үйлдвэр нь шинэхэн дээж брендийн сүү таргийг үйлдвэрлэн худалдаанд гаргаад хэрэглэгчдийн гарт хүргээд байна.